Ерөнхийлөгч асан элбэгдөөж эх орондоо ирлээ. Монгол улс руу орж ирэхжсэн ачаа тээврийн 6 машин шатсан байна. Маск продакшны жүжигчин Гаан Зориг болон Мөнх сайхны биф. Улсын даян аварга Орхон баяртай холбоотой дараагийн дуулан. Монгол улс шатхууны хомсдолд орлоо. Эдгээр болон бусад мэдээллийг Мичикогийн суугаас яг одоо хүлээн авч үзээрэй. Сайн хөрхөн хүмүүс минь бүгдээрээ цоор шинхэн бичлэгээрээ уулзж байна. За яг одоо та нартай Монголын сонио сайхан Монголын нийгэмдэр юу болж байна, сошиал юу болж байна гэдэг ээлжид бичлэгээрээ уулзж байна. Гэхдээ энэ бичлэг маань айл үржээний хийгдээд сувг дээр маань орчихсон байх хэрэгтэйсэн. Тэгсэн чинь яалчгүй би яг өмнөх дүрсээ авахтаа алдаа гаргаад өөрийнхөө дүрсээ ингээд авсан чинь бүрсийсэн миний царайч юусоо харагдахгүй. Тэгэд буруу тохиргоон дээр буруу авчихсан бэлээ. Тийм болохоор энэ удаагийнхаа бичлэгээ дахиж хийх шаардлагатай болоод өнөөдрийнхөө сэдвийг ингээд 2 удаа яриад сууж ийна. Тэгээд сүүлийн үед над руу хүмүүс айгүй хүлээж байгаа шүү. Бичлэгээ хурдан хийгээрээ тэр сэдвийг яриад өгөөрэй гэд маш олон чатууд ирж байгаа. Тийм болохоор айл болох хурдан хийгээд явах болно. За тэгээд хэдүүлээ одоо үндсэн бичлэг рүү орцгоё. За хамгийн ихэнд яригдах сэдв маань 7 сарын 20-д гараад Эрдэнэт хотын 50 жилийн ойн арга хэмжээ болсон. Тийм болохоор юун түрүүнд эрдэнчүүдтэй томоос том баяр хүргэе. Тэгээд манай нөхөрч гэсэн яг Эрдэнэт хотын хүн байдаг. Эрдэнэт хотын 50 жилийн ойн арга хэмжээн одоо баяр бол маш нүсэртэй, маш гайхалтай болсон. Тэгээд 2 телевизээр бол шууд эфир цацагдчихсэн л да. Монголын үндэсний телевиз за тэгээд НТV телевизээс санагдчихэв. Юуцэн 2 телевизээр шууд гаргаад тэгээд манай гэр бүлч гэсэн үтсэн байгаа. Үнэхээр гоё арга хэмжээг ол зохион байгуулад маш гайхалтай тоглолт одоо бүхийн барилдаан болсон гэж бол харсан. Тэгээд хамгийн ихэнд яригдах сэдв маань Эрдэнэт хотын 50 жилийн ойтой холбоотойгоор ерөнхийлөгч асан элбэгдөөж эх орондоо ирсэн мэдээллийг хүргэх чинь. За яагаад энэ хоёр сэдвийг холбож яриад байгаа вэ гэх юм бол Эрдэнэт хотын 50 жилийн ойн арга хэмжээнд ерөнхийлөгч асан элбэгдөөж өөрөө очоод оролцоод за тэгээд нөгөө нэг юм стадионы суудлууд байдаг шүү дээ тэнд яг хүндтэй суудлын дээрээс сууж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд мэдээж хэрэг яаж манай сайт телевизүүд зүгээр байх вэ? Түүнээс бас ярилцлага авсан байлээ. За тус ярилцлага дээр яг юу гэж ярьдаг вэ гэхэлэр би өөрөө Эрдэнэт хотын 1-р 10 жилиг бол суурч дүүргэсэн. Тэгээд миний ажлын хамгийн анхны гараа Эрдэнэт үйлдвэртэй холбоотой байдаг. Засварчин, машинист, кран дээр бол ажиллаж исэн гэх мэт ажлуудыг бол хийж эхэлж исэн. За үүнээс гадна улс төрийн карьер маань бас л Эрдэнэт хоттой холбоотой. Тэгээд хамгийн анх би яг энэ хотоос сонгогдоод гарч ирж исэн юм а. Тиймээс эрдэнчүүдтэй талархаж явдгаа гэж хэлдэг. За тэгсэн чинь нэг сэтгүүлч нь асуудаг байхгүй. Та хэдэн онд Монгол улсаас гарч явсан бэ? Хэдэн жилийн дараа эх орондоо буцаад ирж байгаа юм бэ гэд асуусан чинь би 2023 оны 9 сард яг Монголоос явсан. Тэгээд Стэнфордын сургуульд яг лекц тавих байдлаар бол ажиллаж исэн. Үүнээс гадна гадны 10-аад байгууллагт үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд цаашдаач гэсэндээ Монголдо 90 очин ингэж байх байхаа гэж бол хариулдаг. Яаж хүмүүс Эпштейнийг асуухгүй байх вэ? Сэтгүүлчдээс яг тэр талаар нь асуугаа. Таны одоо нөгөө хүүхдүүдтэйчгүй юу? Таны өргөж авсан хүүхдүүд бүгдээрээ эссэн мэд байгаа юу гэд асуусан чинь маш олон хүмүүс манай хүүхдүүдэд санаа зовсон байлээ. Манай хүүхдүүд одоо бүгдээрээ том болчихсон. Эссэн мэд эрүүл сарвал байгаа. Монголдооч байгаа. Гадаадд Япон, Америкт ч гэсэн зарим нь бол амьдардаг. Тэгээд Эпштейнийг бол би хүн хог гэж боддгоо. Түүнтэй уулзалтын хувьд гэх юм бол яг ерөнхийлөгч байх үед маш их юм одоо урилга зарлага, оройн хоолны юмнууд ирдэг. Тэгээд тэнд нь оролцсон. Тийм л юм болсон. Түүнээс тэр хүнтэй яг холбоотой зүйл бол байхгүй гэж хариулсан байгаа. Сүүлчийн дараагийн асуулт нь тагнуулын ерөнхий газраас таныг шалгаж байгаа гэсэн энэ талаар гэсэн чинь намайг ерөнхийлөгчөөс яг буухаас өмнөх 2 жил, буусны дараах 5 жил гэд нийт 7 жилийн турш шалгасан. Тэгээд тухайн үед ямар нэгэн ноо илрээг учраас ямар нэгэн зүйл тогтоогдсонгүй гэд шүүхийн шийдвэр хүртэл гарсан байдгаа гэж бас хариулсан байсан. Тагнуулын ерөнхий газар ч гэдэм олон газраас бас шалгалтын ажил явуулж байгаа гэсэн та ер нь очиж тайлбар мэдээлэл өгсөн байсан. Тийм зүйл ер нь болсон байна. Гэхдээ ер нь ерөнхийлөгчийн ажиллаа хийж байгаа сүүлийн 2 жил нь тэгээд дараа нь 5 жил бараг 7 жил шахуу шалгаж одоо тэр үед байсан ерөнхий сайд бүхэл хууль хяналтын байгууллагын удирдлагууд шалгаад дараа нь одоо ямар ч зүйл тогтоогдсонгүй гэд ингээд дууссан. Мэдээж араас нь тэр хүмүүст л хэрэгтэй байсан байх, улс төрд нь хэрэгтэй байсан болоодаа л гэж би боддгийн штэ. Тэгээд бас тэр олон улсын байгууллагад хандсан тийм зүйлүүд гарч ирсэн. Олон улсын байгууллага, олон улсын одоо тэр Интерпол гэдэг газраас жишээлбэл бүх одоо зүйлийг улс төрдсөн ийм хандлага байна. Энд одоо бид нар тогтоолоо. Тань дээр ямар ч асуудал байхгүй гэдэг ийм шийдвэр гарсан байна. Шүүхээс шийдвэр нь гарсан. Хэрвээ асуудал
боловсруулах зүйл байгаа бол тэгж жагаад ярьж болох байхаа гэж ингэж бодож байна. Эдгээр мэдээлэл нь ороод удаагүй байхад шинэ мэдээлэл гарч ирсэн. За одоо жишээлбэл UBN сайтын оруулсан нэг нийтлэл байгаа хгүй. За энэ дээр элбэг доржийг яллагтагчаар татаж хэргийг сэргийн шалгаж эхэллээ гэдэг гарчигтайгаар нийтлэл орсон. За энэ дотор ерөнхийлөгч асан элбэг доржийг өмнө нь хахуул авах болон эрх мэдэл алтан тушаалын байдлаа ургуулan ашиглах гэмт хэрэг толбогдуулан яллагтагчаар татаж шалгаж байх явцад тэрээр гадаад улс руу явсан байдаг. Хуулийн хяналтын байгууллагаас түүнийг гадаад улс руу оргон зайлсан гэж үзэн хэргийг төр төдөлцүүлсэн байжээ. Тэгвэл Баяр наадмын өмнөхөн ерөнхийлөгч асан элбэг дорж Монгол улсад ирсэн тул хэргийн шинэ нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн дахин яллагтагчаар татаж хэргийг сэргэн шалгаж эхэлсэн талаар албаны их сурвалж мэдээллээ. Мөн их сурвалжийн мэдээлснээр элбэг доржоос тайлбар мэдүүлэг авахар дуудсан ч очих боломжгүй хөдөө орон нутагт явна гэх хариу өгсөн аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно гэдэг ийм одоо нийтлэл орсон байгаа хгүй. Мөн яг түүнтэй холбоотой сүүл яригдах зүйл гэх юм бол хүмүүс яг энэ асуудлаас болоод элбэг доржийг зарим нь өмөрч гарч ирсэн те. Яг элбэг дорж ерөнхийлөгч ахтай ийм зүйлүүдийг хийсэн шүү гэл өмөрч байгаа хүмүүсээсэн нөгөө талдаа бүр түүний эсрэг те элбэг дорж бол хөөгдөж ирсэн гэх мэтчлээ ингээд түүний эсрэг бас бичлэг юм хийгээд явж байгаа ч гэсэн хүмүүс харагдсан. Элбэг доржийг муучлаа л байна. Элбэг доржийн ганц хоёр хийсэн гавья байна гэж би хардгийг. Өнөөдөр элбэг доржийн хийсэн нэг юм тэр Казакийн улс байгуулах оролдлогуудыг хязгаарласан. Баян Улгийн аймгийн цэрэг хүчний байгууллагуудын удирдлагыг дандаа Монгол үнээр тавьсан. Өнөөдөр Казакууд Монгол дотор яад даварч байна. Бид нар хараа сууж байна бүх талаар. Манайх шиг заяа Казак хүнээр их хурлын гишүүн сайдаа хийчихэд их хурлын дэд дарга хийчихээ сууж байгаа улс өнөөдөр байхгүй шүү. Доржийн хийсэн хоёр дахь чухал зүйл бол энэ 25 оноос төрийн бичиг болгосон Монгол бичгийг. Дорж ирчихсэн Эрдэнэтэд явна гэнэ үү тийм ээ. За. Яг ковидоор нэг яалтчгүй болоод ор хорон очих хаяхгүй болоод гарах гарцгүй болоод Монголд иржсэн. За ингээд Эпштейний асуудлаас болоод ахаад нэг Монголд яалтчгүй ирлээ. Та хэд маань өндөр юу гэж бодож байгаа вэ гэдгийг маань хаан комент зэгт бичээрэй. Одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүү орцгоё. За энэ сэдв нь бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улс руу орж ирчихсэн каргоны машин шатлаа гэдэг мэдээлэл явж исэн. Тэгээд би яг энэ бичлэгийг Ирээн дэх монголчууд гэдэг Facebook группээс харсан байхгүй. Тэгэд каргоны маш олон машинууд яг хил гарах гээд ингээд бөөнөрөө игнэж зогсож байгаад 5-6 машин тэр чигтээ ачаатайгаа шатсан гэдэг мэдээлэл бол явж исэн. За одоо жишээлбэл яг энэ TV5 телевизийн оруулснаар бүгд найрамдах Хятад ард улсын Ирээний хотын гайлын хашаанд Монгол улс руу нэвтрэхээр хүлээж байсан карго тээврийн машинууд шатжээ. Урьдчилсан байдлаар 6 машин ачаатайгаа галд өртсөн байна гэдэг ийм мэдээлэл байгаа. Тэгээд цагдаагийн албан хаагч нартай яг холбогдох одоо албаны албан хаагчид яг энэ асуудлыг шалгаж байгаа гэдэг мэдээлэл бол явж исэн. Тэгээд яг энэ бичлэгийг үзэхэд бол үнэхээр бас хэцүү мэдээ бол байгаа ч тийм. Тэр каргоны машин дээр ч одоо хичнээн хүмүүсийн хэдийн хэмжээний бараа бүтээгдэхүүн байсан бэ. Тэгээд ер нь энэ том аврын автомашин гэдэг чинь өөрөө бол маш үнэтэй байдаг шүү дээ. Тэг яг юунаас болж ийм гал гарсан гэдэг нь одоогоор яг мэдээлсэн юм байхгүй. Тэгэд ямар ч тач энэ машинууд ингээд шатжээ гэдэг мэдээлэл бол явж исэн. Гэхдээ азар яг хүн гэмтээгүй гэдэг маш сайн мэдээтэй байгаа. 18 шатлаа. Төлхүүрнүүд нь хаана байна? Хайгаад олдохгүй. 2 3 4 5 машин 6 машин шатчлаа. Дараагийн ярих сэдв маань Mask Production-ы жүжигчин Ганц Зориг болон Мөнх сайхан хоёрын хоорондын beef гэх юм уу да тий. Би яг өмнөх нэг бичлэгээрээ бас ярьжсэн штэ. Жүжигчин Ганц Зориг, жүжигчин Мөнх сайхан руу чиглэсэн одоо ингэж пост бичсэн байна гэх мэтчлэн бол яриад явж исэн. За тэгсэн чинь ээлжид дахин нэгэн пост нь маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг авсан байгаа. Гэтэ хэдүүлээ энэ постноос эхлээд жүжигчин Эрдэнэ цааны нэгэн постыг унших хэрэгтэй байх гэж бодож байна. За жүжигчин Эрдэнэ цаан 7 сарын 19-ний өдөр бид яагаад хийсэн бүтээсэн хөдөлмөрсөн нэг нэрээ бахархаж хүндэлж чадхаа болчихвоо гэдэг постыг оруулсан юм байна. За тэгсэн чинь энэ постны хондоор жүжигчин Мөнх сайхан бидний хөгжийн хэлж яаж байгаа бүхий л үг ерөөл шахан болсон буурлуудын сургаал дундуур туучиж унтаж амрахтаа маргааш юу хийх вэ гэд төлөвлөөд эрт амарч эрт сэрдэг байжээ. Одоо цаг дийлэх нь хийё гэсэн бэлэгдэлгүй хэдхэн үгээр мэдчилж юу вэ юу ч алхаа гэх мэт шүнжин утас ухан сөрөг мэдээллээр тархиа цэнэглээд амарсан болно. Үдийн алдад сэрээд хар нүд хуу татаад өнөөгөө асаагаад хин нэг муусан дээр нь дэвслэн магцсан байсан ч дэвслэн найзынх нь хариулт ийм л
байна хөө гэдэг комментиг бичсэн юм байна. За энэ комментийн доор жүжигчин ганц зэрэг орж ирэнгүүтээ одоо жүжигчин мөнх сайхныг меншн хийгээд пөөх тийм үү үг үйлдэл зүрх юм хаа гэдэг эможинууд тавьсан байгаа байхгүй. За үүнийхээ дараа жүжигчин ганц зэрэг өөрийнхөө Facebook хуудаснаа нэгэн постыг оруулсан. За энэ постн дээрээ эцэг өвгдөөс ирсэн сайхан ёсыг бодвоо ах минь үгэндээ үнэн бэ. Би уучлаа. Ир хүн шиг алстаа 3 татыг брантан бай аха. Үг үйлдэл зөрж байна. Тайзаа хүндэл хизээж бүү бүкс бүр хошногоо бүү гаргаа охтыг хайрл. Та охинтой зэ охинтойшт гэдэнгүүтээ жүжигчин мөнх сайхан меншн хийгээд ингээд миний хувьд гомдол тусав. Охтыг бүү хазаж хавраарай. Эрт оройд зээд чинь хаздаг хавирдаг хүн таарах вэ. Та тайзны хажууд бүкс хошног боожгоогоо битгий гаргаж бай. Энэ хүчирхийлээ шүү. Таны төмсөг бидэнд биш эхнэрт чинь л хэрэгтэй байх гэдэг ийм постыг оруулсан. Тэгээд энэ постоо дараа нь бол устгахчихсан байлээ. Гэтэ хүмүүс яг энэ хэсгийг нь скриншот хийж аваад Threads дээр Facebook дээр нэлээд олон явж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгээ одоогоор л яг Mask Production дараагийнхаа уран бүтээлэг буюу шинэ кино зураг авалтаа хийж байгаа юм билээ. Гэтэ зөвхөн Mask Production-аараа биш жүжигчин Засчихэр байдаг шүү дээ. Засчихэр тусдаа production толцсон байна. Тэгээд энэ хоёр production нээлж агаад нэг кино уран бүтээл дээр бол ажиллаж байгаа юм байна. Гэтэ энэ кинонд миний бодлоор жүжигчин ганц зэрэг байхгүй байхаа гэж тамгаилж байна. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв нь Монголын сошиалэр, Монголын нийгэмдэр нэлээд яригддаг, олон хүмүүс анхаарал хандлагыг авдаг. За тэгэл Монголын ер нь арт түмэн дийлэнх таньдаг ийм хүмүүс агаад энэ хүмүүстэй холбоотой мэдээлэл ер нь л байсгээл сошиалэр гарч ирээд байгаа хгүй. Гэтэ би ерөөсөө урд нь ярьж байгаагүй. Одоо анх удаага ярих чинь. За эдгээр хүмүүс нь бол дуучин болт, дуучин чулуун чимэг, дуучин мөнгөн цэцэгтэй холбоотой мэдээлэл байгаа. За яг манай сошиалыг хэрэглэгч нар болон эсвэл яг эдгээр дуучдыг сонсдог хүмүүс маань маш сайн мэддэг байх гэж бодож байна. Хэрвээ мэддэггүй манай гадаадд ажиллаж амьдардаг ч юм уу хүмүүс маань байх юм бол дуучин болт, дуучин чулуун чимэг хоёр анх гэр бүл байгаад тэгээд яг хамтарч дуулдаг байсан. Тэгээд дундаасаа нэг хүүхэдтэй. Энэ хоёр дуучин маань салаад дуучин болт маань дуучин чулуун чимэгийн буюу одоо өмнөх эхнэрийнхээ найзтай мөнгөн цэцэг дуучинтай бол гэр бүл болсон. Дундаасаа 4 хүүхэдтэй. Яг саяны 6 сарын 1-нд их үрсийн баяраар дуучин мөнгөн цэцэг алтар тэхийн одон авлаа гэдэг ийм бас мэдээ явж исэн. Сүүлд яагаад энэ 3 хүнтэй холбоотой одоо мэдээлэл юм дахиад гарч ирсэн бэ гэх юм бол 7 сарын 27-ны өдөр дуучин чулуун чимэг өөрийнхөө Facebook хуудаснаа маш урт нэгэн постыг оруулсан байгаа. За энэ постыг хэдүүлээ унших юм бол бүр ингээд үнэхээр урт учраас би та нартай товчхон тайлбарлаад өгье гэж бодож байна. За эхний хоёр өгүүлбэртэй гэх юм бол одоо ингээд хэлэх үгээ хилжил байхгүй болтой ингээд дуугүй байлаа гэд ерөөсөө онсын малхаа тийм болохоор ингээд хэлье гэж бодож байна гэдэг байдлаар энэ пост бол эхэлдэг. Тэгээд эрх таних айлын хүмүүжлтэй хүүхдээ жагаад эрт хүнтэй суугаад хүүхдтэй болоод эрттэй хүн ямар амар муу байж болдгийм бэ гэдгийг хүүхдийнхээ аваас харсан. За хүүхдийнх нь аав нь гар хүрдэг байсан, араар нь тавьдаг байсан, харддаг байсан, арх их уудаг байсан гэх мэтчлэн зүйлүүдийг нь бичсэн байгаа байхгүй. Бүр бит хоёрын одоо 5 сартай жирэмсэн байсан үеийн клиптэр ингээд гар хүрээд миний гар хөхөрсөн байгаа гэдэг нь бол харагддаг гэд нэлэх бэхтэй буюу хүүхдийг нь төрүүлчихэд байхад яг араар тавих мэдрэмж бол бүр үнэхээр аимшигтай санагдчихсан гэх мэтчлэн зүйлүүд бичсэн байсан. Үн тэрээр харталт бол өвчин юм аа. Харталт нь бол үнэхээр амар байдаг байсан. Одоо гэртээ ч хамт, ажил ирээ ч хамт. За тэгэл гадуур дэлгүүр инээ тэр орыг гэх тэнгүүт ээжигээ ч юм уу, дүүгээ ч юм уу дагуулж явдаг байсан, утас шалгадаг байсан. Нэг удаа бүр ээжийнх нь бие өвдөөд за ээж дээр очиод ингээд ээжигээ суйлж тэ ээжийг ингэж асарч халамжлах гад үлдээгээ тэгсэн юм байл да. Тэгсэн чинь үгүй заавал авч явна гэд. Тэгэд ээж нь ойлгонгуудаа за миний охин ингээд яваа, ээж нь зүгээрээ гэд манай ээж бүр тэгэж үлдчихсэн. Үүнээс гадна ээжийн маань үдэн дээр намайг зодсноос болоод ээж маань 2 удаа ахаа алдаж унжижсэн гэх мэтчлэн зүйлүүдийг бичсэн байгаа хгүй. Тэгэд ерөөсөө хүүхдтэйг уулздаггүй, хүүхдтэй тэтгэмж юм өгдөггүй. За үүнээс гадна энэ хоёр хүн ч нөгөө хамтарч ингээд дуулж исэн баа штэ тий. Тэр хугацааны орлого, мөнгө төгрөг бүх юма зөвхөн өөрөө авдаг байсан. Миний данс руу шилжүүлдэггүй, ээжийнхээ данс руу шилжүүлдэг. За тэгээд нэг байр авсан чинь тэр байраа хүртэл аавынхаа нэрээр байр авч исэн гэх мэтчлэн тий. Бүх санхүү өөртөө авч исэн. Ерөөсөө надад тэгж мөнгө бол өгж байгаагүй гэх мэтчлэн зүйлүүдийг бас бичсэн байгаа хгүй юу. Чулуун чимэг дуучин энэхүү пост дээрээ одоо тэр нөхөр байсан болтойгоо миний найз мөнгөн цэцэгт явуулдаг гэдгийг нь бол би мэддэг байсан. Гэхдээ энэ хоёр хүнийг цаашаа бүр ингээд суугаад гэр бүл болно гэж юусоо бодоогүй. Үүнээс гадна
гадна тэр мөнгөний цэцгийгээ ч гэсэн маш их харддаг байсан. Бүр тэр хүүхнээ хартаад уцаа авахгүй болонгууд нь л одоо надад бас гар хүрээдтэй уура надад гаргах тиймэрхүү үйл явдлууд болдог байсан. Ингээд энэ болгоны эцэст аав ээжигээ амьд байгаа дээр өөрөө ч гэсэн цаашдаа тэр хүүхдтэй харагдаж амьд байхын тулд салаа шийдвэрийг гаргаад ээжээрээ хүүхдээ харуулж ягаад болтыг томилолттой ч билүү дээ нэг юм хөдөө явсан хойгоор нь л цухтаад ингэ салж исэн гэдэг зүйлүүдээ бичсэн байсан. Гэтэ энэ пост нь зөвхөн тэр хүүхдийн аавтай холбоотой пост биш. Дараа нь дахиад нэг бүх залуутай гэр бүл болж исэн юм байна. Тэр залуу нь болохоор яг л юм санхүүгийн хувьд өөрийг нь ашиглаад байгаа юм шиг санагдаад ялангуяа тэр залуу нь бүр юм мөрөөдөө бооцоо тавьж тоглодог гэсэн гэж байгаа хгүй. Тэгэд их хэмжээний мөнгө бас алдчихсан. Тийм болохоор бас яг тэр залуугаа салсан гэх мэтчлэн те яг юм өөрийнхөө амьдралыг битсэн ийм уртаас урт постыг бол оруулсан байсан. Тэгээ мэдээж хэрэг энэ пост нь маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад бүр 10 хэдэн мянган реакшныг авсан байсан. Тэгээд тэрээр яг энэ постныхоо коммент бол устгасан бэлээ. За яг энэ үйл явдал болсны дараа дуучин болд одоо өөрийнхөө сошиал хуудасанд нэгэн постыг оруулсан болов уу гэж бол би бодоод байгаа. Яагаад гэх юм бол яг энэ одоо бичсэн зүйл нь бусад сайтууд дээр явж исэн байхгүй. За одоо жишээлбэл энэ UBN сайт дээр орсон мэдээлэлээр дуучин чулуун чимэг өчигдөр өөрийн цахим хуудасаараа дамжуулан өмнөх нөхөр дуучин болд өөрийг нь дарамталж хүчирхийлж байлгадаг байсан гэх утгатай пост оруулсан. Тэгвэл дуучин бол түүний энэхүү үйлдэлд хариу тайлбар хийж хуулийн байгууллагад хандхаа мэдэгджээ. Тэрээр ээж аваа зоддог гинэ. Би ээж аавдаа одоо хүртэл зодуулдаг, зануулдаг, үнсүүлээд явдаг шүү. Байнга доромжлох юм аа. Одоо бол болсон шүү. Хууль шүүхт нь өгөөдөө гэдэг ийм юм бичсэн гэдэг ийм нийтлэл орсон байгаа хгүй. Тэгээд би яг энийг нь хаштаад нэр яг ийм постыг оруулсан болов гэж бодоод дуучин болтын сошиал хуудас руу ороод харсан чинь яг энэ пост устгасан юм уу яасан яг өөрийнх нь хаяг дээр бол тэр пост нь бол байгаагүй. Гэхдээ бусад пэйжүүд дээр би 5 хүүхэдтэй хүн шүү. Одоо зүгээр байгаарэ гэх мэтчлэн тиймэрхүү утгатай постууд бас яг энэ үеэр ороод явдсан байхгүй. Одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв нь physical leisure-тэй холбоотой мэдээлэл байгаа. Гэхдээ энэ дотроо дахиад 2 сэдвийг бүгдээрээ ярих болно. За эхнийх нь physical leisure-д оролцож исэн баг тамирчид Монгол улсад ирээд төв цэнгэлэг хүрээлэнд наадмын нээлт үзээд за тэнгүүтээ аараа дээрч гисэн очоод гэл таад манийн талаар мэдээллийг бол авсан байх. За тэгсэн чинь яг Австрали улсын тамирчин эмэгтэй их орондоо очоод нэгэн бичлэг хийсэн юм байна. За тэр бичлэг нь бол мэдээж хэрэг маш олон монголчуудын уур бухимдлыг бол хүргэсэн байгаа. За тэрээр тухайн бичлэг дээрээ яг юу гэж ярьсан бэ гэхээр одоо ингэж их орондоо ирчлээ. За Монголд байхад үсээ угааж чадаагүй, тухтайч усанд орч чадаагүй гэх мэтчлэн тэрхүү бичлэг дээрээ ярьсан юм байна. Тэгээ би яг сүүлд энэ бичлэг дээрээ яг юугээд ярьсан гэж бодоод хайгаад орсон чинь яг энэхүү бичлэг бол устгахчихсан бэлээ. Тэгээ мэдээж хэрэг яг энэ бичлэгнийхэн дор маш олон монголчууд англиарч тэр монголоорч тэр энэ эмэгтэйрөө нэлээд дайрсан гэдэг нь бол харагдчихсан. За тэгсэн чинь тэрээр дахиад тайлбар байдлаар те дараагийнхаа бичлэгийг бол хийсэн. За энэ бичлэг дээрээ нэг бичлэг маш олон хүмүүст буруу ойлголт өгсөн юм шиг байна. Та бүхнээс уучлалт хүсье. Яг үндэ Монголд байх цаг хугацаа бол надад хизээж мартагдахааргүй маш гоё дурсамжтай. Үнэхээр сайхан тийм цаг хугацаа байсан. Монгол хүмүүс маш туусч өгөөмөр хүмүүс байдгийн бэлээ. Би бүр яг тэр Монголд байсан цаг хугацаагаа дурсахын тулд зүүн гарн дээрээ шивээс хэлье гэж бодож байгаа. Тэгээ дахин та бүгдэд ийм буруу ойлголт төрүүлсэндээ уучлалт хүсье гэдэг бичлэгийг хийсэн бохоггүй. Тэгэд яг өмнөх эхний бичлэгтэй холбоотой мэдээж хэрэг маш олон монголчууд бол ууралсан. За одоо жишээлбэл энэ Чингэлийн Инх санаа гэдэг хүний оруулсан нэгэн бас пост байна. За энэ постн дээрээ одоо эднийг байн уурж авчираад болмоор юм да. Японы оролцогч Монгол улсын ерөнхийлөгч урьсан болохоор оцсон гэд том жиргүй ярьсан бэлээ. Тэмцээн дууссан бүгд марцсан. Гэтэл бид л дурсаад л дуудаад л төв асраа хүртэл сулгава. Physical leisure дэлхийн үздэг гэд байсан. Азийн хэдхэн оронд цөөхөн хэдхэн хүн л үздэг юм бэлээ. Америк, Европ, Өмнөд Африкт бол бүр мэдгэжгүй юм бэлээ. Манай дэмбэрэл юм үзээгүй болохоор учиргүй их баярлаж байна гэдэг шиг л бид эндээ учиргүй хөөрөөд болоод өнгөрсөн тэмцээнээр омгшоод л одоо болноо болцгоё гэдэг ийм постыг 7 сарын 25-ны өдөр оруулсан байгаа хгүй. Тэгэд яг энэ мэтчлэн бусад хүмүүстэй одоо бүгдээрээ болио мартагдсан зүйлийг одоо бид нар л ингээд эвэргээд бүр ингээд ерөнхий сайдаараа хүртэл
ингэж уурж хамтдаа зураг авахулж бүр ингэж байна. Гадны улсууд бол ерөөсөө тгээгүй. Одоо жишээлбэл Орхон баярыг Солонгост очиод Амоти тосч аваад Амоти л ингэж одоо влогд оруулаад ингэж явсан болохоос ш Солонгосын улс төрчд бол тэгж хандаагүй штий гэх мэтчлэн хүмүүс яг иймэрхүү зүйлүүдийг бичсэн гэдэг нь бол харагдчихсан. Сая яг Орхон баяр гээд ярьсных дараагийн ярих сэдэв маань Орхон баяртай холбоотой мэдээлэл байгаа. За энэ мэдээлэл нь сошиалээр ороод бас яг олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад сошиалыг хэдүүгээр донслоглоо штэ тий. Тэгээд энэхүү постыг бол яг энэ гомдол гаргасан эмэгтэй өөрийнхөө сошиал хуудас дээр бичсэн юм шиг. За тэрийг нь бусад сайтууд болон пэйжүүд аваад одоо өөрсдийнхөө яг энэхүү хуудасууд дээр оруулсан гэх юм уу. За миний яг харснаар яг энэ мөрч цэцэг юм дээр орсон пост бохгүй. За үүн дээр Даян авраг Орхон баярын өмнөх эхнэр нүүр хуудаснаа түүний худал хурамгийг үр хүүхдэд тоохгүй хайсан тухай чүүхийн шийдвэр зэргийг баримттайгаар игдүүлсэн бичжээ. Үүнд нь баяр сайхан огтой Орхон баяр чамд ичих нүүр байдгүй. 6 жил ичих нүргүй худалж хулгаач гэдгийг чинь харлаа муу новшо. Чамд новш гэдэг үгч бадна 2020 оны 10 сарын 22-нд ЭХЭМ-тэй хүүхд чинь төрөхөд чи элэгний өвчтөй болж худлааж үжиг тавиад ирээгүй. Чиний аав баяр сайхан гой сохтуу ирж байж байгаад явсан. Чиний ээж Батцэг их хүмүүн бидтэй. Өнөөдрийг хүртэл яагаад ирж уулздаггүй юм гэхэд яагаад нэг ч удаа гэсэн яаж байна гэд уцаар ярьдаггүй юм бэ. Тэр хүн чиний ээжийн хувьд биш юмаа гэхэд их хүний хувьд худлаач гэсэн нэг удаа ярьж болондоо үр хүүхдтэй хүн бидтэй араатай юм эсвэл охингүй хүн хүний охины зовлон ойлгохгүй байна гэж байх уу? 2022 онд би чамайг цагдаад өгөх бүрт чи хэрэгээ хаалгасан. Чиний ах алтан бүргэд оролцож мөн чиний дагуулж ирж байсан ховор эрдэнэ хоогтой Пүрэв Жалх гэдэг хүний оролцоотой удаа тараа хэргийг чинь хаалгасан. 2022 онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд өгөхөд 1 жил тойрч энэ хэрэг шүүхийн шатанд байж байгаад чамайг гин буруудад тооцсон. Миний гаргасан баримтад тулгуурлаж шүүх чамаас надад нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан. Энэ нь зөвхөн миний баримтыг үндэслэж олгосон. Хүний охин ямар хэцүү байдалтай үлдээлээд та нар иргэн нэг санаарай. 6 жилийн өмнө чи 2 хүний амьдралаар тоглосон шүү. Чамаас болж би өнөөдрийг хүртэл амьдараа тамлагдаж байгаа. Чиний багш төвдөнд орж овогтой өсөх ирээдүй тухайн үед би Орхон баярыг 25 нас хүртэл нь хүнтэй суулгахгүй гэж хэлж байсан хүн яаж ичгүй багш гээд дагажгүйгээд салбтай шиг амьдардаг байна. Багш хүн ийм байж байх уу? Өөр хүүхдийг нь яа гэсэн үг вэ? Чи гэтэнгүүтээ 3 анхааруулгын тэмдэг тавиад хүүхд чинь төрөх гээд өвдөж байхад найз ах Наран баяраараа миний ах руу худлаа ярьж хувилдаж мессеж бичиж байсан. Чи Пүрэв Жалх гэдэг хүн дагуулж ирээд би цоол нэмэдгий чимээгүй байж байгаач гэж гуйж байсан чинь саяхан санагдах юм. Өгсөн цоолн чинь хүртэл би чимээгүй байлаа. Одоо харин би дуугүй байж чадахгүй. Би өшөө их зүйл гаргаж ирэн шүү. Хүүхдээ төрхөөд өнгөрөхөд хүртэл ирдэггүй. Даян авраг байж болох уу? Энэ хүний ёсны үйлдэл мөн үү? Чиний ээж анхны зээгээ төрөхөд өнгөрөхөд нь яаж аашилсныг мэдих гэрч олон бий. Миний ээж чиний ээж Батцэг рүү уцтаж бидний хүүхдийг өнгөрснгийг хэлэхэд би хотод газар мэдгүй гэж хэлээд ирээгүй нь хүн ёсны үйлдэл мөн үү? Ажил явдалт нь хүртэл худлаа ярьж ирдэггүй. Нүгэлтэд хараатангууд шүү та нар. Гинэн гимгүй юм шиг царай гаргаж бүх муу мухай зүйлээ далталж хумсаа нуусан муу шиг амьдаш чацаар явна гэж байдаггүй юм а. Нүгэл нүдээр гарна гэдэг юм шүү. Чи бол Даян авраг биш, Даян жүжигчин цол хүртгэр хүн гэдэг ийм зүйлийг ингэж бичсэн баахгүй. Тэгээд яг хавсралтаа шүүхийн шийдвэртэй яг шүүхийн тогтоол гэх мэтчлэн зүйлүүдийг бүгднийг хавсралтаараас оруулсан байсан. Би яг энэ нийтлэлийг нь харчаад Орхон баяр яг хэд хэдэн хонд ямар цолонд хүрч исэн бэ гэдгийг нь хайж харсан чинь 7 сарын 12-ны өдөр буюу яг Орхон баярыг Даян авраг болсныхан дараа өрөг дээр яг түүний талаарх нэг нийтлэл орж исэн юм байна. Энэ нийтлэл дээр яг хэд хэдэн хонд ямар цолонд хүрч ирснийг нь бичсэн байгаа байхгүй. За 2016 онд сумын заан цолыг ол хүрч ирсэн юм байна. Тэгэхээр яг тухайн үед Орхон баяр 18 настай байсан гэсэн үг. 2018 онд Сэлэн аймгийн Баяр наадамд аймгийн харцаг инх жаргалаар 8 даван төрүүлж аймгийн Арслан цол хүртсэн. 2019 онд Төрийн наадамд 21 наснда анх удаа баярлаж улсын начин цол хүртсэн. Тэрээр яг тухайн жилдээ начин болсон хамгийн залуу бүхөөс тодорж исэн юм байна. 2022 онд Ардын хувьсгалын 101 жилийн ойн Баяр наадамд амжилттай баярлаж улсын Арслан цол хүртсэн. Тэгээд хамгийн сүүлд буюу 2026 оны үндэсний Баяр наадмаар төрүүлж Даян авраг хэмээх цолыг хүртсэн байдаг. Гэхдээ яг энэ нэмэгтэйгийн тэр пост гарч ирснээр хүмүүсээс Орхон баяр руу маш их дайрч ирсэн л да. Ямар ч Даян авраг байсан, юу байсан гэсэн арай ч ингэж хүүхдээ төрөхт нь бас нас урахт нь байгаагүй ийм үйлдэл байж болохгүй. Хүн чанар алгаа гэлтэй. Ер нь бол дахиад л сошиал дээр маш олон хүмүүс Орхон баяр руу бол дайрч ирсэн. Гэхдээ миний анзаарснаар хүмүүс яг хоёр өнцгөр хараад ах шиг санагдсан л да. Нэг хэсэг нь мэдээж ингэж айгүй их дайрж байгаа те. Нөгөө талтай хүмүүс энэ хүнийг Даян авраг болсон ч иймэрхүү зүйл гарч ирж байна. Хэрвээ Орхон баяр Даян авраг болоогүй бол яг энэ нэмэгт ингэж гарч ирэх байсан уу үгүй юу те. Хүнийг ийм сайн
явахт нь одоо садаа мундахгүй гэх мэтчлэн ингэж өмөөрж байгаа хүмүүс бол бас нэлээд харагдчихсэн. Уг нь яг Орхон Баярын нэр хүнд Physical Asia-д орсноос хойш бүр илүү их нэмэгдсэн шүү дээ. Ялангуяа яг тэр шоунд орохдоо багийн ахлагчаар орж исэн. Тэгээ миний харснаар яг Орхон Баяр Instagram-а нэг ашигладаггүй, түүний дагагч нэг 20-од мянга байлуудад бараг зураг бичлэг гэдэг юм нэг их байдаггүй байсан байхгүй. Тэгээд Physical Asia-д орсны дараа түүний дагагч нь 480 хэдэн мянга хүртлээ бол өсөж исэн. Тэгээд тухайн үед би ч гэсэн дагаж исэн. За тэгсэн чинь яг энэ сүүлийн тэр пост гарч ирснээр түүний дагагч нар нь буураад 473 мянга хүртлээ. Тэгээд бараг нэг 10-аад мянган хүн түүнийг дахаа болсон гэдэг ийм зүйл бас гарч ирсэн. Гэтэ Орхон Баяр яг тэр эхнэрийнхээ асуудлын талаарч тэр яг энэ өмнөх энэ одоо хүүхдийнхаа ээжийн талаарч тэр ямар нэгэн мэдээлэл хийж гаргасан юм бол огт байхгүй. Мөн яг Орхон Баяртай холбоотой дараагийн яригдах сэдв гэх юм бол Орхон Баяр яг төрүүлж явах үеэр нэг хүн зурагтаа хагалж ирсэн штэ. Би яг өмнөх бичлэг дээр ч гэсэн ярьж ирсэн. За тэгсэн чинь тэр хүнд зурагт бэлгэлээ гэдэг мэдээлэл мөн гарч ирсэн байгаа. Тэгээд энэ мэдээлэл нь болохоор яг тэр нөгөө өмнөх хүүхдийнх нь ээжийн пост нэлээд хандлт авсны дараа гарч ирсэн мэдээлэл واخгүй. За одоо жишээлбэл энэ 7 сарын 27-нд Paparazzi эмэн дээр орсон мэдээлэл байгаа. За Даян авраг Орхон Баяр өнөөдөр 70 инчийн смарт зурагтыг одоо яг тэр хүнд гэрт нь бүр авчиж өглөө гэдэг ийм мэдээлэл явж байгаа. За үүнээс гадна Paparazzi эмэн дээр ч гэсэн яг энэ мэдээлэл нь явж исэн. Тэгээд энэ хүү зураг дээр нь болохоор Орхон Баяр өөрөө яг тэр том зурагтыг яг нэг хүнд ингээд өгж байгаа юм шигээр те хамтдаа зураг авахуулаад гэтээ тэр хүнийхээ царайн дээр нь ингээд эможи тавьсан байгаа байхгүй. Ийм зургнууд нь бас ингэж орж явсан байгаа. Тэгсэн чинь үүнийг нь мөн л эсэргүүц хүмүүс гарч ирж исэн. Яагаад гэх юм бол те нэг бүх төрүүллээгээд одоо өөрөө эмоцондоо те өөрөөсөө болж зурагтаа хагалчаад тэр хүнд зурагт бэлгэлнэ гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ? Одоо энэ утгагүй маа зогсоогооч дараагийн хүмүүс ч гэсэн төрүүлээд хин нэгэн зурагтаа хагалаа дахиад л ингээд зурагт бэлгэлээд ингээд явах юм уу? Энэ бол үнэхээр тэнэг байна. Ийм зүйл одоо болоо гэдэг нэг хүн бас бичлэгсэн боохгүй. Одоо болоо хөөе. Хараа нэг нөхөр бүхэлдэж байгаад нөгөө зурагтаа хааг зөгчөж байгаа байхгүй юу? Зурагтаар гоё мүдж байгаа сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй. Тэгэн гутаа үнтэй цээтэй зурагтаа бичлэг хийлгэж байгаад хааг зохингууд нөгөөтхийн нөгөө нэг бүхэн зурагт авч өгч тэнэгддэг ийм тэнэг юм гэж юу байсан бэ? Тэгээ одоо дараа том тэмцээнүүд дээр одоо яах юм? Нөгөө хэдэн ачаач нөхдүүд нь юугаа зохиж унаагаад зурагтаа зохиж унаагаад тэгээд хизээ зурагт ирэх бол гэдэг ингээд сууж ах юм. Нийгмээр юм сонирн болцсон. Орхон Баяртай холбоотой дараагийн яригдах сэдв нь тэрээр үндэсний спортын галт бамбарыг асаалаа гэдэг мэдээлэл явж исэн. За үүнийг 7 сарын 30-ны өдөр улс төрч цэгийн Go News Mask гэх мэтчлэн эдгээр одоо мэдээний сувгууд дээр орсон байгаа байхгүй. За үүнд Даян авраг Орхон Баяр Монгол улсын гавьяат тамирчин Мэргэн Харваач тогоо хүүнээр үндэсний спортын 8 дугаар их наадмын галт бамбарыг асаалаа гэдэг мэдээлэл ороод тэгээд ингээд хамтдаа яг яваад галт бамбарыг асааж байгаа тэр бичлэг нь бол явж исэн. Тамирчид асгаж байгаа үндэсний спортыг Монголын спортын 8 дугаар наадмын шигшээ галт бамбар асаалаа. Энэ галт бамбар хамбурын зүг сэтгэд өсөд тэмүүдийн гадаг удрааж Түүнтэй холбоотой хамгийн сүүл яригдах сэдв гэх юм бол тэрээр Даян аврагынхаа цолны найраг 8 сар ихээр хийнэ гэдэг мэдээлүүд бол явж ирсэн. Тэгээд энэ нь яг 8 сарын хэдэн юм бэ гэдэг нь тодорхойгүй байсан чинь одоо бол тодорхой болсон байлээ. За зариг цэгийн эмээний оруулснаар Даян авраг Орхон Баярын цолны хүндэтгэлийн наадам 2026 оны 8 сарын 8-нд Сэлэн аймгийн Сүхбаатар суманд болно гэдэг ийм мэдээлэл бол явж ирсэн. Тэгээд та хэд мөн Орхон Баяр дээр юу гэж бодож байна гэдгээ манайхан доор коммент үлдээгээрэй. За манайхан бүгдээрээ хамгийн сүүл яригдах сэдв рүүгээ орж ийн. За энэ 100 баяр наадмаар ийш тийш аялж зугаалсан хүмүүс байгаа юу? Тэгээ тэр хүмүүс маань 4 сарынхаа шатхууны нөөцийг дуусгасан гэдэг мэдээлэл байгаа.
гэхгүй те. Гэтэ ийм мэдээлэл бусад сайт одоо пэйжүүд дээр ороод яваад байна гэ та хэд маань боддоо. За энэ болохоор 7 сарын 29-ний өдөр улс төрч цэгийн дээр орсон нэгэн пост байгаа байхгүй. Баяр наадмын үеэр 450 мянган тээврийн хэрэгсэл хотоос орон нутг руу гарч 4 сарын шатхууны нөөцийг зарцуулсан. Одоо 15 хоногийн шатхууны нөөцтэй үлдсэн гэдэг ийм мэдээлэл эхлээд орж явж ирсэн. Тэгээд энэ нь зөвхөн энэ сайт дээр биш те, ер нь л одоо телевизийн пэйжүүд болон бусад сайтууд дээр бас ороод явсан байгаа. Одоо жишээлбэл NTV дээр юу гэж орсон бэ гэх юм бол монголчууд наадмын үеэр 4 сарын хугацаанд хэрэглэх шатхуунаа хэрэгжилжээ гэдэг ийм бас мэдээ орсон. Ингээд үүнээс болоод шатхууны хомсдолд ороод колонкууд бол маш урт очор дарааллыг үүсгэж эхэлсэн. Үүнээс нь хамааран шатхуун түгэх станцууд өөрсдийнхөө сошиал хуудасууд дээр мэдээлэл гаргаж эхэлсэн байгаа. Одоо жишээлбэл энэ шунхлагийн оруулсан мэдээлэлээр гэх юм бол одоо ийм шатхууны нөөц дууссан. Тэгээд бид нар шинээр шатхуун ирэх үед те, шинээр тээвэрлэлт ирэх үед яг аль шатхуун түгэх станц дээр хэдээс хэдэн цагийн хооронд яг шатхуун түгээх вэ гэдгээ яг цаг тухай бүрт нь мэдээдэд явна гэх мэтчлэн зүйлүүдийг оруулж эхэлж байгаа байхгүй. Одоо жишээлбэл яг энэ шунхлагийн хувьд гэх юм бол яг амар зөв байгаа ч те. Үнэхээр ингэж байхгүй юмыг одоо яг яахав те, тэгээд эренгүүт нь бид нар цаг тухай бүрт нь мэдээлнэ гэдэг энэ зүйл бол айгүй зүгээр санагдсан. Гэтэ энэ мэдээлэл бол мэдээж хэрэг маш олон монголчуудын уур бухимдал дургуутслыг бол хүргэж байгаа. Яг энэ үеэр салбарын сайд Солонгос улс руу одоо шатхуунд явжээ гэдэг мэдээлэл орж эхэлсэн. За энэ нь болохоор өргөц цэгийн дээр орсон пост бөгөөд яг 7 сарын 30-ны өдөр Амдан ям сайд бүгд найрамдах Солонгос улс руу шатхуунд явжээ гэдэг ийм мэдээлэл бол орсон. За үүний дараа Time цэгийн дээр бүгд найрамдах Хятад ард улсаас 6000 тонн AE92, AE95 бензинийг худалдаа авахар болжээ гэдэг бас ийм мэдээлэл явж исэн. Тэрийн дараа олон хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн нэгэн пост гэх юм бол салбарын сайд Амдан ямын оруулсан нэгэн пост байгаа. За энэ постэндөө бүгд найрамдах Солонгос улсын худалдаа аж үйлдвэр нөөцийн яамтай сүүлийн 1 жил олон удаа уулзва шатхуун боловсруулах үйлдвэрүүдэд хариуцдаг газраа энэ удаа цөөлөөс сайн мэдээтэй харих болж байна. Монголын заяа ихээ гэд ийм постыг оруулсан бохгүй. Тэгэд хүмүүс мэдээч хэрэг үүнд нь маш их дургуутсан. Яад гэх юм бол те, ийм шатхуун байхгүй байхт чаа юу Монголын заяа их гэж гэл хүмүүс бол нэлээд уурлаж бол бухимдчихсэн. Тэгээд хүмүүс бүр шөнийн 3-4 цаг хүртэл колонк дээр оочрлоод, за зарим нь бүр 24 цаг оочрлоод шатхуун авлаа гэх мэтчлэн мэдээлүүдийг хүмүүс өөрсдийнхөө сошиал хуудасууд дээр тавьж байгаа байхгүй. Шатхуун хомсдсон шалтгаан нь гэх юм бол манай улс чинь шууд Оросын холбооны улсаас шатхуунаа нийлүүлдэг штэ те. Гэтэ зөвхөн Монгол улс гэлтгүүгээр ер нь л маш олон улс орнууд Оросын холбооны улсаас шатхуунаа бол нийлүүлдэг. За тэгсэн чинь Орос улс ч өөрөө нөгөө Украинтай дайнтай байгаа учраас украинчууд яг тэр газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэр үйлдвэрүүд одоо гол товтлогоо хийж дайрч, за тэгээд тэр үйлдвэрүүдийг ер нь л ингэж одоо нураасан. Тийм учраас нь яг энэ шатхууны хомсдол үүсээд байна гэдэг мэдээлэл бол явж исэн. Тэгээд би бас яг энэ 7 сарын 30-ны өдөр таксидсан бохгүй юу. Тэгээд яг нэг баярламаар юм хүмүүс гадуур шатхуунд очуулж яхад такси бол явж исэнд нь бол маш их баярлсан. Тэгсэн чинь яг маа тэр таксиных яг ингэж хэлж байгаа байхгүй. Оросын холбооны улс одоо ингэж тэр үйлдвэрүүд нь хэдий засварт ороод одоо ингэж явж байгаа ч гэсэндээ Монголын одоо хэрэглээ бол тийм их бишээ. 3.5 сая хүний шатхууны хэрэглээ бол тийм их биш учраас одоо яг Оросын холбооны улсаас яг Монголтой бол ингэж хэвийн нийлүүлнэ гэхдээ одоо Хятад ч гэдэг юм уу да тий, их хүн амтай улс орнуудын нийлүүлэлтийг бол төр зогсоолоо гэдгээс ингэж мэдгдсэн штэ гэж бол хэлж исэн. Гэтэ энэ яг үнэ юм уу худлаа юм уу мэдэхгүй ийдсэн тиймэрхүү зүйлүүд бол яригдсан. Ингээд яг энэ сэдвээс нь улбаалаад хүмүүс 3.5 сая хүн амтай байж энэ хүн амынхаа шатхууны хэрэглээг хайтайхан зохицуулж чадахгүй энэ салбарын одоо сайдууд бол одоо болоо одоо баг огцроо гэх мэтчлэн ер нь нэлээд уурлаж бухимдчихсэн. Яг энэ асуудал дээр ингэж дайрч байгаа хүмүүсээ нөгөө талаас болохоор яалтчгүй тэр Оросын холбооны улс ингээд одоо тэр өгүүлбэрүүд нь ийм байдалд орчоод ахт чи яаж нийлүүлэх юм бэ? Та нар тэр цаг үеийн нөхцөл байдлаа бас мэдрээч. Энд яг тэр сайд дараа нар чи яг ямар хамаатай юм бэ гэж өмөөж ярьж байгаа хүмүүс бас байгаа гэдэг нь харагдчихсан. Тэгээд та хэд маань үүн дээр яг юу гэж бодож байгаа вэ гэдгийг маань хаан комент хэсэгт бичээрэй. Та нарт ингээд тоо баримттай юм ярьж өгье. За ингээ олон улсын сайтуудаар гарсан заяа. За сүүлийн 1 сарын хугацаанд Оросын холбооны улс 10 том нефт боловсруулах үйлдвэр Украины дрон Пуужингийн одоо ингээд халдлагад өртөж байгаа байхгүй юу? Украины одоо халдлагад өртсөн байх нь шүү дээ. Тэгэхээр зөвхөн одоо өнгөрсөн 7 хоногт гэхэд Ферм, Ерсан,
Волгоград, өнөөдөр одоо Башкортостан ч гинөө за 3 том үйлдвэр зэрэгт байгууламжийн ингээд халдлагад өртсөн ингээд дайнаас болоод одоо тэр нефт одоо бензинийхэн юмнууд нь ингээд халдлагад өртөөд байгаа байхгүй. Ийм ингээд нөхцөл байдал үүсээд байгаа учраас Монгол руу ирж байгаа ингээд шатхууных нь ажилтан саадаг ингээд тасалдах эрсдэл бол ингээд гарах нь тодорхой заяа. Тэгээ одоо ингээд дэлхийд дахинд болж байгаа юм ганцхан ингээд Монголд болж байгаа юм шиг ингээд энийг өөрчлөн энэ дээр ингээд жигсаал зохион байгуулна гэл ингээд баах ингээд юм яриад байгаа нь ингээд ард түмний ингээд нийтээр нь төрхөрж байгаа байхгүй юу? Шатхуунаас гадна бас бидэнд нэгэн яригдах сэдв байгаа. За үүнийг нь болохоор равиоли оруулсан байгаа буюу эрчим хүчний салбарын талаарх мэдээлэл байгаа. За яг энэ равиолигийн оруулсан энэ пост нэлээд олон хүмүүст хүрээд хүмүүсээс цаашаа шеэрлээд айгүйх санал нийлж байгаа гэдэг нь бол харагдсан. Тэгээд энэ постыг нас та нартай уншиж хүргэе гэж бодлоо. За энэ пост нэрээ ирэх өвөл Монголд 150 мегабайт цахилгаан тутнаа. Сайд өөрөө хэлсэн хязгаарлаж байж давна гэсэн. Тэр 150 гэдэг тоо хаанаас гарч ирснийг ойлгоход нэг гунигтай түүх задарна. Эхлээд энгийн зүйлээс эхлэе. Цахилгааны хэрэглээ хизээч зогсдоггүй. Жил бүр өсдөг. Хот томрон, шинэ хороолол босно, айл болгон илүү олон цахилгаан хэрэгсэлтэй болно. Гудамжинд цахилгаан машин олширлоо. Монголын цахилгааны хэрэглээ жил бүр 6-8 хувиар өсөж байна. Энэ бол муу зүйл биш. Хөгжөөж амьдрал сайжирч байгаагийн шинж. Асуудал өсөлтөд биш. Тэр өсөлтийг хинч угтаж бэлдээгүйд байгаамаа. Учир нь цахилгаан хэрэглээ жил бүр өссөн ч түүнийг хангах станц ижил хурдаар өсөөгүй. Энд хамгийн гайхмаар баримт бий. Монголын хамгийн том цахилгаан станц болох Тэц дүүрийг аваад үзье. Энэ станц 1983 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдөр ч Монголын нийт цахилгааны 70%-ийг, Улаанбаатарын дулааны 65%-ийг дангаараа хангаж байна. 43 жилийн настай нэг станц одоо ч улсын гэрлийн 3/2-ыг барьж байна. Тэрнээс хойш түүнтэй энэ тэнцэх том станц баригдаагүй. 42 жил гэдэг ямар урт хугацаа вэ? Тэр үед Улаанбаатар өнөөдрийнхөөс 2 дахин жижигхэн байсан, хүн ам бараг 3 дахин цөөн байсан, одоогийн залуучуудын их их нь төрөөгүй байсан. Тэр цагаас хойш хотод суурь хэрэглээ нэмэгцэр. Гэтэл суурь хүчин чадал нь 1903 оных хэвээрээ. Тоог нэмээ хэрэглээ жил бүр 100-аас 150 мегабайтаар өсч байхад шин том станц 42 жил нэмэгдээгүй бол зөрүү хуримтлагдана. Тэр хуримтлагдсан зөрүү өнөөдөр 150 мегабайт болж ирэх өвөл хаалга төгсөж байна. 150 гэдэг тоо тэнгэрээс унсан гамшиг биш, 42 жилийн турш өдөр бүр өссөн төлөгдөөгүй өр. Тэр зөрүүг өнөөдөр юугаар нөхдөг вэ? Импортоор. Оргил ачаалал 17-оос 22 цаг орчим нэмэгдэж тэр дутагдлыг импортын цахилгаанаар нөхдөг. Яг айл гэр оройн хоолой хийж гэрэл асаадаг тэр 5 цагт дотоодын цахилгаан хүрэлцэхгүй зөрүүг Оросын шумаас татдаг. Монголын хамгийн ачаалалтай цаг гадныхны залгуурт холбоотой байна гэсэн үг ээ. Ирээдүйд бүрэн харах үе биш. Станцууд эцэст нь босч эхэллээ. Хүрл зүйлтийн 300 мегабайтын станцын эхний блокийн барилга 90% дууссан. 90 онд цэлэнгэд 70 мегабайтын станц 2027-оос 2028 онд Баянгийн 660 мегабайтын станц ашиглалтанд орно. Сайдын тооцоолол ёсоор 2027 оноос эрчим хүчний чадлын дутагдaltaгүй болно. Гэтэ гол сургамжийг мартаж болохгүй. 42 жил хойшлуулсан асуудал нэг өглөөр шийдэгдэхгүй. Хэрэглээ өснө гэдгийг хүн бүр мэдэж байсан. Станц хэрэгтэй гэдгийг инженер бүр хэлж байсан. Гэхдээ шийдвэр дараагийн засгийн газарт дараагийн жил дараагийн хүн шилжсээр 42 жил өнгөрчээ. Хинч би шийдэхгүй гэж хэлээгүй. Зүгээр л хинч шийдээгүй. Тоо худал хэлдэггүй. 150 мегабайт бол эрх өвлийн асуудал бишээ. 42 жилийн хариу. Одоо станц босч эхэлсэн сайн хэрэг. Гэтэ нэг асуулт үлдэнэ. Дараагийн 150 мегабайтыг дахин 42 жил хүлээх үү? Эсвэл энэ удаад шийдэх үү гэдэг ийм постыг оруулсан. Тэгээд ер нь яг эдгээр өдрүүдэд те 7 сарын 29-30-ны өдрүүдэд хүмүүс ер нь л одоо энэ үйл яах юм бэ? Ингээд тоггүй байх юм уу? Шатхуунгүй байх юм уу? Тэгээд дахиад л утаатайгаа байх юм уу гэл хүмүүс ер нь нэлээд тиймэрхүү пост юмнуудыг бичиж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Ингээд бичлэгнийхаа төгсгөлд бас нэгэн постыг уншаад дуусгая гэж бодож байна. Яагаад гэх юм бол яг эдгээр өдрүүдэд баг өдөрт нэг сенсац, нэг шинэ сэдв гарч ирээд байгаа мó хайшаа те бүр нэлээд ийм айгу одоо юу гэмдээ сенсац дөрөн өдрөх хоногуд бол байлаа штэ. Тэгээд би өмнөх бичлэгээ хийж оруулж дуусаагүй байхад дараагийн мэдээлүүд дахин гарч ирсээр л байгаа даахгүй. Тэгээд яг энэ Мөнх Эрдэнэ Бацуух гэдэг хүний 7 сарын 30-нд оруулсан нэгэн пост байна. За үүнд амар зохион байгуулалттай байна. Урд нь арай ч юм байгаагүй. Өдөрт нэг сенсац. Араар юу болж байна? Хэрсүү монголчууд байна уу гэдэг ийм постыг бол оруулсан. Тэгээд яалтчгүй сүүлийн үеийн энэ мэдээ юмнуудыг хараад ангууд нэрэл бүр юм сенсац мэдээлэл маш их гарч ирээд байна. Үнэхээр зохион байгуулалттай юу эсвэл яг цаанаасаа л ийм зүйл болоод байгаа ч юм уу да тий. За ер нь л нэг иймэрхүү байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээ галс хийгээд оруулахыг хичээнэ. Тэгээд намайг үргэлж сонсдог, үргэлж дэмждэг бүх хөөрхөн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлээд энэ удаагийнхаа бичлэгээ дуусгая. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая хөөрхөн хүмүүс минь түр баяртай.